공원이 에딩다스긴 호크닝 함팅 아틀라가니 상ging 브랜드 함프랑 아틀라 어물링 허려 쉐링 아겐틀라긴 다르고 Монгол Улсын эзлэх байр суурийг төвчүүлэх зэрэг хувь нэмрээ өнөөдөр эртний төвхтэй манай найрсаг харилцаатай Сөүл хотын хүнд тэргэн болсондоо туйлын их баяртай байна. Энэ бол надаар дамжуулан Сөүл хотын зүгээс, Солонгосын ард түмний зүгээс Монголын ард түмэнд үзүүлж байгаа гүн хүндэтгэл юм аа гэж ингэж хүлээж авч байна. Бүгд найрамдах Солонгос улсаас суралцагч Монгол оюутны холбооны тэр хүн Нандин Эрдэнэ гэдэг Монголын төрөөс Солонгос суралцж байгаа залуучуудаа дэмждэг ямар үйл ажиллагаа хөтөлбөрийг явуулдаг юм болоо. Дэлхийн нөгөө одоо Аранк гэж байдаг. Тэр нь одоо зэрэгэл юм да. Тэр олон улсын зэрэглэлээр эхний 20-д орж байгаа сургууль, дэлхийн одоо эхний 20-д орж байгаа сургууль Монгол оюутан элсэж орох юм болвол шаардлагатай байгаа тэтгэлгийн одоо сургалтын зардлыг засгийн газар даадаг болоё гэсэн ийм зарлиг гаргасан юм. Тэгээд энэ зарлагыг засгийн газартаа яриа төсөвт тусгай хэрэгжүүлж байгаа. Одоогийн байдлаар эхний 20 гэдэг бол асар өндөр л дээ. Тэгэхээр тэнд орж байгаа оюутнууд тодорхой тэтгэлэг авдаг 200 гаруй оюутан одоо аваад явж байгаа. Бас энэ бол хэрэгжиж байгаа. Өмнө ажиллаж байсан газруудаараа. Тэгээ бид нар нэлээд хэдэн оронтой бас энэ чиглэлээр энэ зүгээр хэлье. Ер нь 자유시장 경제를 도입 발전시키는 데 기여하였으며 дэлхийн өнцөг булан бүрд байгаа монгол хэлний тархимын ойднуудын хооронд монгол хэл энэ эрдэм мэдээлгээ солилцох боломжтой байвал сайн байна. Иймд энэ монгол хэл сурч байгаа ойднуудын олон улсын эрдмийн баярыг Монголд 1 жил эсвэл 2 жилд нэг удаа тогтмол зохион байгуулж өгөхийг хүсэж байна. Саяын санал бол үнэхээр гайхамшигтай санал байна. Бас энэ Монгол судлаар сурж байгаа оюутнууд бараг сууж байгаад гаргасан байх гэж бодож байна. Үнэхээр Монгол судлаар сурж байгаа оюутнуудын ийм одоо уулзалтыг, эрдмийн баярыг Монгол улсад хийдэг болооч гэдэг бол бид энэ юмыг бүр ажил хэрэг болгохын төлөө явна.